За өнөөдөр 9 сарын 26-ны өдөр 79961111 гэдэг утас сонгон хайрхан дүүрэгт ажилласнаас хойш 3 дахь удаага би иргэдийнхээ саналд бол хариулт өгч байгаамаа. За 90-ийн утас ажилласнаас хойш бол сургууль соёл эхлээд дандаа сургуультай холбоотой олон асуудал, ялангуяа сургуулиуд олон ээлж рүү шилжээд байна гэдэг асуудал гараад хэд хэдэн сургууль дээр очиж үзлээ. Би өнөөдөр өөрийн биеэр очиж үзлээ. За 62 дугаар сургууль дээр очлоо. 62 дугаар сургууль дээр 640 хүүхдийн сургууль нэмж хажууд нь өргөтгөл байдлаар баригдах байсан. 2018 онд эхэлсэн. 5-6 жил болж байгаа энэ сургууль босохгүй байгаа учраас энэ сургууль бол хүүхдүүдэд дийлэхгүй ингээ 3 ээлж рүү шилжиж байгаа юм байна. За тэгээд өнөөдөр би 62 дугаар сургууль дээр өөрөө яг очиж үзлээ, уулзлаа. За тэгээ бодит байдал ямар байгааг би та бүхэнд харуулъя. За тэгэхээр ингээд энэ 62-ын тухайн асуудал өнөөдөр гарч байгаа юм биш байна. 107 сард энэ хотын дарга Нямбаатар тэр нөгөө барилга барьж байгаа хүмүүсээ хүлээж авч уулзаад ярилцаад 10 сард ашиглалтанд оруулнаа гэж ингэж одоо шийдвэр гарсан юм байна. Тэгэхдээ өнөөдөр яг ямар байдалтай байна вэ гэхээр өнөөдөр нэг иймэрхүү байдалтай байна. Хүүхдүүд нь одоо 3 ээлжээр энэ бол өргөдөгт нөгөө босох ёстой сургууль чинь босоогүй, эцэслэгдээгүй, ажил нь дуусаагүй. Тэгэхээр 3 ээлж болцсон байгаа юм байна. Тэгэхээр хотын дарга одоо Нямбаатар одоо энэ дээр анхаарал хандуулж энэ 10 сард энийг ашиглалтанд оруулах тэр одоо 100 ярьсан юм ажлаа одоо эрчимжүүлэх юм шаардлагатай байна гэж ингэж харж байна. За хоёр дахь нь бол энэ 31 дугаар хороонд бага сургууль баригдаж байгаа. Бас 18 онд гэсэн. Энэ хараа энэ 18 онд гэсэн 3 сургуулийн тухай би ярьж байгаа. Бүгдээрээ ингээд одоо 5-6 жил, 6-7 жил ингээд зогсож байгаа. Босоогүй байгаа. Гэхдээ ихэнх нь бол 80-аас 90% болцсон. Одоо нэг жаахан дэмжээд юм уу хурдтай ингэчүүл энэ 3 баг 3-аар орчхоор юм шиг байгаа. Тэгээд 7 сараас хойш ажиллаад бас болохгүй л байх шиг. За энэ 31 дугаар хорооны сургууль ашиглалтанд орчих юм бол манай 1-р хорооллын сургуулиудын ачаал буураад олон ээлж мээлжийг зохицуулах юм боломжтой болох юм байна. Тэгэхээр энэ бас л болоогүй байна л дөө. Би сая очиж үзлээ. Тэгэхээр нэг иймэрхүү байдалтай байна л дээ. Би сая очиж үзлээ. Энэ бол бага сургууль л да. Тэгвэл бас нэлээд хувийн гүйцэтгэлтэй тэгвэл арай бас болоогүй байна. За нөгөөх сургууль бол 28 дугаар хороон дээр босч байгаа 640 хүүхдийн суудалтай том сургууль л да. За энэ бас нэлээд төгссөн гадаа орчныхаа юм хийнэлсэн. Одоо энэ дээр нь тал талаас жаахан дэмжиж хурдан ашиглалтанд оруулах юм бол одоо энэ сургууль бол ашиглалтанд орчих гэж байна. За ингээд би хэлчихье. Тэгэхээр жаахан ажиллах хэрэгтэй байна, хотынхаа ажиллаа хийх хэрэгтэй байна. Яагаад би хотынхан гэдэг байгаа гэхээр хотын одоо хөрөнгө оруулалтын газрын хяналтаа хийдэг юм байна. Тэгэхээр бид нэр ажиллаа сайн хийж гүйцээгээрэй гэж хэлэх гэж. За яагаад ингээд одоо энэ хичээл 3 ээлж мээлжтэй болохоор хамгийн их одоо хараалыг авж байгаа хүмүүс бол сургуулийн захирал, багш нар энэ байна. Тийм биш. Тэр сургуулийн захирал ерөөсөө падлыг. Одоо ингээд ихэнх юм олон ээлж рүү ороод байгаа юмыг харахаар ерөөсөө хот төлөвлөлт чинь замбраагүй явж байна. Дүүрэг дээр ингээд сургууль ингээ хэвэн байгаа тэр өвөөхөө хүүхдийг авчаад хажуу талд нь ингээд 3-4 орон сууц ашиглалтанд орохоор чинь 500-600 хүүхэд энд тийм нэмэгч. Тэгээд тэр дүүргийн боловсролынх нь хотын боловсролынх нь бас ямар юмаа хийж суудаг юм бэ? Энийгээ төлөвлөөд ингэх юм байна, тэгэх юм байна. Одоо дараа жил ингэх юм байна, тэрний дараа жил ингэх юм байна гэж ингэж ярьдаг болмоор юм байна. Тэр орон сууц барина гэвэл хэдэн хүүхэд наан чинь шинээр бий болох юм бэ, ирэх юм бэ? Энэ хүүхдүүд ирэхэд энэ сургуулийн маань ачаал болох юм уу? 2 ээлжээс илүү гараа явуучих юм. Ийм юма дарга нар минь дүүргийн дарга, нийслэлийн дарга та нар тооцоолж хийж явах хэрэгтэй байх шүү. За энэ хамрын сургууль тойрог гэдээ бас нэг юм эргэж харж болохгүй мүү? Тэгээд одоо хуучин манай 1-р хороолд ирээдүйд нэг том зохицлог байсан. Одоо 3 сургууль болгоцсон. Зарим нь бол ачаал багтай, зарим нь бол ачаал ихтэй байна. Энийг бас эргэж харах юм бол энийг чинь зохицуулж болох юм биш үү гэж бодогдож байна. За тэгээд 62 дугаар сургууль бол үгүй одоо олон юм яах вэ? Наад сургууль юм байна л одоо энэ Нямбаатар сайдын даргын хэлсний дагуу 10 сард ашиглалтанд оруулмаар байна. Иймэрхүү юм манай дүүргийнхэн одоо орон нутгийн сонгуул гэдэг айгуул хаяад халгуулсан. Та нар минь энэ ажлаа хийгээрэй. Тэр сонгуул болдгоороо болно. Энэ дээр анхаарал тавиарай гэж хэлэх гэж байна. За дахиад нэг юм хэлчихье. 79961111-т бол төмөн янзын дуудлага ирж байна. Манай тог тасарчлаа алтгийгаа гэж. Сууц өмшигтэй холбооны асуудал хөндөгдөж байна.
бохирын машинууд явахгүй байна гэх. Тэгээ би өнөөдрөөс юу хэд хоногийн өмнөөс би дүүрэгтэйгээ ярьлаа. Дүүргээ шуурхаа уцгийж гаргуул яадаг юм бэ? Зөвхөн тэр одоо улсын хэмжээний 11 бас хэцүү. Тэндээс дүүрэг дээр ирэх гэж бодож байна. Дүүргээ шуурх уц гаргая гэсэн. Манай дүүргийн хайр миний саналыг хүлээж аваад тгий одоо энэ утастай адилхан энэ их утас бий болов. Тэр утас төрөө эх 7 хоног юм ойрын хугацаанд ашиглалтанд орчвол та нар над руу энэ сөөхөн асуудлын бохирын машины асуудал тог тасарсан иймэрхүү асуудлыг бол над руу биш дүүргөөр хэлчихвэр байна. За дүүрэг авахгүй над руу өгч болно. Би тэрий чинь бол яг таны дүү хоолоогоор ингээ дүүргөөр шидчихье гэдэг ингээ тавьчихсан шүү. За ийм байдалтай энэ жилийн энэ өнгөрсөн 7 хоногийн 79 96 11 11 ирсэн саналуудыг би тоомллоо.